Гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Бүгдээр Турк улсын Анкара хотод үргэлжиж буй НАТОгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөнө. Тус дээд хэмжээний уулзалтаараа НАТОгийн эвслийн гишүүн орнуудын батлан хамгаалах зардлаа хэрхэн өсгөх, мөн өсгсөн зардлаа ямар зэвсгийн зорилтоор зарцуулах тухай асуудлууд хэлэлцэгдэж байгаа. Үүнээс хацуу гишүүн орнуудын хоорондын үйл ойлголцлыг шийдвэрлэхтэй холбоотой яриа хэлцээнүүд өрнөж байна. Мөн Иран болон Украины дантай холбоотой асуудлууч хөндөгдөж байна. НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютегийн хэлснээр Орос, Хятад, Хойд Солонгос, Иран зэрэг улсуудын зүгээс ирж буй аюулд занал хийл ихсэж буй тул НАТОгийн гишүүн орнууд зэвсгэлдээ хувьсгал хийж хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шаардлага байгааг илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр зарлагдсан томоохон гэрээнүүдийн дунд Европын орнууд Америкийн нэгдсэн улсын Northrop Grumman компаниас тагнуулын дрон, Шведийн Saab компаниас нисэх онгоц худалдаа авах хилцээрүүд багтсан байна. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсуудын Германы компаниуд Германд богино зайн тусгалтай баллистик пуужинг хамтран үйлдвэрлэх гэрээнд гар үсэх зурсан. НАТОгийн холбоотнууд эх 5 жилийн хугацаанд дроноос хамгаалах системийг хөгжүүлэхэд 40 гаруй тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснийг Марк Рютте мэдгдлээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн ерөнхийлөгч Тайп Эрдогантай уулзсан. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар Трамп Турк улсын эсрэг тогтоосон зэвсгийн хоригоо цуцалж F-35 сөнөөгч онгоцны хөтөлбөрт тус улсыг дахин амруулахыг зөвшөөрсөн байна. Вашингтон 2019 онд Турк улсыг Оросын С-400 агаарын дутлооноос хамгаалах систем худалдан авсныхын төлөө 20 арга хэмжээ авч уг хөтөлбөрөөс хасаад байсан юм. Түүнчлэн НАТОгийн Европын гишүүн орнууд болон Канада улс 2025 онд батлан хамгаалах салбартаа өмнөх оноос 90 тэрбум Америк доллараар илүү буюу нийт 570 тэрбум Америк долларыг зарцуулсан болохыг албаныхан онцлоо. Хэдийгээр ахиц дэвшил гарч байгаа ч өнгөрсөн 2 дугаар сард Америкийн нэгдсэн улс Иран руу халдснаас хойш НАТОгийн дотоод хэв нэгдэл гагсан гэхэд болно. Тухайн үед Трамп Европын орнуудыг хангалттай дэмжлэг үзүүлсэнгүй хэмээн шүүмжилж бүр эвслээс гарахыг сануулж байсан. Харин Европын албаны хүмүүс Америкийн нэгдсэн улс тус дайны талаар өөрчлөн зөвлөдөөгүй. Ийм дагаарын орон зай цэргийн бааз ашиглуулах хэмжээнд л дэмжиж байснаа мэдэгдэж байна. Энэ дашрамт НАТОгийн дээд хэмжээний уулзалтаа зэрэгцээд Америкийн нэгдсэн улс Ираны гал зогсоох гэрээ дахин зөрчигдлөө. Ормозын хоолойг өнгөрөө явж байсан худалдааны 3 хөлөг онгоц руу Иран улс халдсан гэсэн үндслээр Америкийн нэгдсэн улс Ираны нутгийн өмнөд хэсгийн 2 цэгт агаараас зохиод өгсөн байна. Мөн Ираны эсрэг тэнгисийн бүсэлтэд дахин сэргээгээд байна. НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп Гренландын асуудлыг дахин үндсэн. Трамп Гренландыг дайн улс биш Америкийн нэгдсэн улс хянах ёстой. Энэ арлыг тойроод Хятад Оросын усан онгоцууд хөвж байхад дайн улс Гренландын төлөө мөнгө зарцуулахгүй байна гэж шүүмжилсэн. Үүний хариуд дайны ерөнхий сайд Метте Фредериксен Америкийн нэгдсэн улс Гренландыг хяналтаа авахыг хүсэж буйг бүгд мэднэ. Гэхдээ ийм зүйл болохгүй. НАТОгийн гишүүн орнууд биеийнхээ газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэсэн мэдгдлийг хийжээ. Европын удирдагчид Трампын зүгээс дахин шүүмжлэл ирж магадгүй хэмээн болгоомжилж байгаа ба ялангуяа Италийн ерхий сайд Жоржо Мелони Трамптай зөрчилдөхгүй байхыг хичээж байгааж. НАТОгийн дээд хэмжээний уулзалтын бас нэг чухал сэдв нь Орос-Украины дай юм. Украин Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн агаарын довтлооноос хамгаалах системийн хомсдолд орсон тул сүүлийн өдрүүдэд Киев зэрэг хотууд Орос улбаны улсын агаарын дайралтаас ихээхэн охирол амссан. Тиймээс энэ удаагийн уулзалтын үеэр НАТОгийн гишүүн орнууд Украинд 80 тэрбум Америк долларын тусламж үзүүлэх шийдвэр гаргах төлөвтэй байна. Бүгнээр Турк улсын Анкара хотод болж буй НАТОгийн дээд хэмжээний уулзалт Монголын цагаар өнөө өдөр өндөрлөх тул тус уулзалтын үр дүнгийн талаар маргааш илүү дэлгэрэнгүй бид мэдээлэх болно.